Сайн байцгаана уу манайхаа. Өнөөдөр эхлээд залуу хойч үедээ өгөх хэдэн дадал зуршлын талаар ярилцах болно. Хоёр дахь хэсэгтээ хүн болгоны анхаарч явах дадлуудыг бас хүргэнэ. Амьдралдаа ардаж эндэхгүй байх, сүүлд нь харамсахгүй байх хүчин зүйлүүд юм шүү. Авах гээхийн ухаанаар хандаж ирээдүгэ гэрэлтүүрж яваарай. Нас гэдэг яг л хаврын салхи шиг. Нэг мэдхэд л шуураад өнгөрдөг юм шүү дээ. Чи өнөөдөр магадгүй за яах вэ? Маргааш хий. Голж бүтэх байлгүй дээ гэж гүүж яваа байх. Гэхдээ өвөн чамд нэг хатуу үннийг хэлье. Хэн ч чамд өргүй. Амьдрал чамайг хайрлаж, толгойг чинь илэх гэж хүлээж суудаггүй юм. Би залуудаа еврейчүүдийн нэг мэрэгэн үгийг сонсож байсан юм. Ядуурл болон баялаг хоёулаа зөвхөн хүний толгойд л эхэлдэг. Өнөөдөр би чамд амьдралдаа баримталж, яс маханда шингээх ёстой алтан дадлуудыг хэлье. Энэ бол зүгээр нэг зөвлөгөө биш. Миний туулсан амьдрал, алдсан алдаа, онсон онооны охин юм шүү. Тэгвэл анхааралтай сонсоорой. Тэгэд мартахгүй тулд цаасан дээр тэмдэглэж аваад эдгээр дадлуудыг хэрэгжүүлж явахыг хийчээгээрэй. Чиний ирээдүйн амьдралд чинь хэрэг болох байх гэж найдаж байна. Өдөр хизээ эхэлдэг гэж бодож байна. Нараар мандах тав. Үгүй ээ миний хүү. Өдөр чиний толгойд сэрсэн цагаас эхэлдэг. Нэгдүгээрт эрт бос. Хуучны мэрэгд баян чинэлэг хүмүүс бүгд өглөө эрт бос төр дадал зуршилтай байдаг. Яагаад гэж юу? Энэ үед дэлхийн ертөнц намгүн байдаг. Энэ бол бурхан чамтай яригддаг цаг. Хүмүүс унтаж байхад бос, өөртөөгөө ярилц. Хоёрдугаарт үгний хүч. Ороо хураачхад толинд хар. Би ядарч байна гэж бүхэл. Өнөөдөр миний өдөр. Би чадна гэж өөртөө чанга хэл. Чиний далд ухамсар яг л жаахан хүүхэд шиг. Чи юу хэлэн түүнд л итгэдэг юм. Баруудугаарт ходоодоо бүх хүндрүүл. Өглөө босоод шууд хүнд хоод идэх хэрэггүй. Усуу хөнгөн бай. Уураг ихтэй хүнсээр өглөөний цайгаа эхлүүл. Өндөг, самар, овёс, цүцгийн тос. Нүүс ус ихтэй боов борцогоос татгалзаарай. Би хөнгөн бол ухаан саруул байна. Еврейчүүд их итгэн ухааныг мохоодог гэдэг юм. Ходоодны цаана зүрх сэтгэл байдаг гэж бас ярьдаг да. Ходоодоо ямар хүнсээр эхлүүлэх нь хамгийн чухал, эрүүл байхын үндэс юм шүү. Залуу хүн омгосон байдаг. Гэхдээ миний хүү, амьдралд чинь хамгийн их гай авчрах зүйл бол чиний үг хэл шүү. Нэгт нууцаа хадвал. Төдөгдгөөгөө, орлогоо, гэр бүлийн асуудлаа хаа хамаагүй хүнд бүүер. Хүнд ярьсан мөрөөдөл биелдэггүй юм. Яагаад гэвэл хүмүүсийн атаархал нүдэнд нь биш, чихэнд нь байдаг. Шиний амжилтыг сонсоод баярлах хүн цөөхөн шүү. Хоёрт, үгүй гэж хэлж сур. Бүх хүнд сайн хүн байх гэж бүү хичээ. Бусдад таалагдах гэж өөрийгөө зажааслах нь хамгийн том тэнэглэл. Өөрийгөө хайрлаж хүндэтгсэн хүнд л бусад хүн хүндэтлэгтэй ханддаг юм. Энэ миний хийх ажил биш гэд зоригтой хэлээд сурчхад л асуудал шийдэгдэх болно. Гуравт, хүнийг тань. Хүнийг ярьж байгаагаар нь биш, хийж байгаагаар нь дүгнэ. Гутлыг нь хар, харцыг нь ажиглал. 10 секундэд л хүн ямар вэ гэдгийг мэдэрч сур. Чамд муу энерги өгдөг, байнга гомдолдог хүмүүсээс хол бай. Тэд чиний аз жаргалыг сордог юм. Гуравт, хүнийг тань. Хүнийг ярьж байгаагаар нь биш, хийж байгаагаар нь дүгнэ. Гутлыг нь хар, харцыг нь ажиглал. 10 секундэд хүн ямар вэ гэдгийг мэдэрч сур. Чамд муу энерги өгдөг, байнга гомдолдог хүмүүсээс хол бай. Тэд чиний аз жаргалыг сордог юм. Мөнгө, санхүү. Хүн бүрл мөнгөний араас гүйдэг. Гэхдээ мөнгө гэдэг чинь ухаантай хүнд боолно. Тэнэг хүнд эзэн болдог гэд. Ядуу сэтгэлгээнээс сал. Мөнгө байхгүй. Би ядуу гэж хизээч, бүр хизээч амнаасаа бүү өнөг. Үг бол тарина. Түүний оронд яаж мөнгөтэй болох вэ? Боломж хаана байна гэж асуу. Олсон хэдийгэ хадарлах биш, өсгөх дадал. Зүгээр л мөнгө хураагаад баян болдоггүй юм. Мөнгийг урсаг. Өөрийнхөө толгойд мэдлэгт хөрөнгө оруул. Еврейчүүд хүүхдүүдэд мөнгөө ардсан ч мэдлэгийг чинь хэн ч хулгайлж чадахгүй гэж суруудаг. Сахилга бат. Бизнес гэдэг сэтгэлийн хөөрөл биш. Өнөөдөр хиймээргүй байсан ч хийх ёстой ажлаа хийхийг л сахилга бат гэнэ. Залхуурал бол ядуурлын эгчин юм шүү. Чи хичнээн их мөнгөтэй байгаад эрүүж бий байхгүй л яах юм бэ? Бие сүм мэд хайрал. Уур уцаарууд пансаглал. Уурлаж бухимдна гэдэг чинь өөрийнхөө энергийг шатааж байна гэсэн үг. Тэнэг хүн л орилж хашигчдаг. Ухаантай хүн чимээгүйгээр асуудлыг шийддэг юм. Тайван байна гэдэг бол хамгийн том хүч. Гадаад үзмжиндээ анхаарах дадал. Гэрээсээ гарахдаа бүр гэртээ байхдаа ч цэвэрхэн хувцаслар. Энэ нь бусдад биш өөртөө өгч буй хүндлэл. Чи тожинд хараад өөртөө таалагдж байж л бусад хүмүүс чамд татардна. Даз ухамсартай байх дадар. Муу юм болчихгүй гэж бүү. Айдас бол муу зүйлийг дууддаг дохой юм. Сайн сайхныг бодож, сайн сайханд итэг. Маргаашийн төлөөх дадал. Унтахынхаа өмнө утсаа өгөхийн оронд өнөөдрийг дүгнэ. Би өнөөдөр хэн байв? Хинд тус хөргөв? Юу сурав гэж өөрөөсөө асуу. Тэгээд таларх.
Өнөөдөр амьд сэрүүн эрүү сарууд байгаадаа талах. Талахартай зүрхэндэж бурхан хишиг буйнаа харамгүй өгдөг юм. Энэ бүгдийг нэг дор хийх гэж бүү яар. Гэхдээ яг өнөөдрөөс, яг одооноос нэвийг нь ч болтугай эхлүүл. Дараагийн удаа би чамд мөнгийг хэрхэн өөртөө татах, хүнийг нэвт шугт харах тухай илүү дэлгэрэнгүй ярьж өгнө. Тэр болтол ухаантай бай, зоригтой бай. Одоо харин нийт хүмүүстэй хандаж, амьдралдаа хэрэгжүүлж яваасаа гэсэн дадал зуршлуудыг хэлж өгье. Хүн болгон нэг хэвийн байдаггүйтэй адил, дадал зуршид бас таарахгүй гэж байдаг. Нас, хүйс, ертөнцийг харах үзэл, орчин тойрны онцлогоос шалтгаалж өөр байдаг. Миний энэ хэлэх гэж буй зүйлс бол миний амьдралын туршлаас олж авсан алдаа оноо, уншиж судалсан ном судар, өвөг дээдсээс олж авсан мэдлэг юм шүү. Хичээж сурвцаж байж энэ алдаж онож, төөрөлдөж, бодилж, аз жаргалаар дүүрэн амьдралаа гэрэлтүүлж явахыг хүсье. Лайк, шеэр, сабскрайб хонхоод орж, мөн сэтгэлдээ үлдээж бусадтайгаа хуваалцаарай. Энэ нь бид бүгдэд хийж бүтээх урам зориг өгдөг юм шүү. Та нар анзаарсан уу? Бидний ихэнх нь яг л автомат машин шиг амьдарч байна. Өглөөс ирнэ, ажилдаа гүн, ядарна, унтна. Маргааш нь дахиад л. Нэг мэтгэд 7 хоног, нэг мэтгэд бүтэн жил өнгөрчихсөн байдаг. Игээд бид яагаад би жаргалтай биш байна вэ? Яагаад мөнгө тогтохгүй байна вэ гэж гайхдаг. Үнэн дээр амьдрал хэцүүдээ биш. Бидний өдөр тутам хийдэг жижигхэн зуршлууд биднийг ийм байдалд хүргэдэг юм шүү дээ. Еврейчүүдийн нэг үг байдаг юм. Хүн эхлээд дадлыг бүтээдэг, дараа нь дадал хүнийг бүтээдэг гэж. Энэ бол номлол биш, зүгээр л амьдралын жор юм. За хамгийн ихнийх нь өглөөг яаж эхлүүлэх вэ? Ихэнх хүмүүс нүдэ нэнгүүтэл утсаа шүүрч явдаг. Facebook ухаж, бусдын амьдралыг харж, эсвэл муу мэдээ уншиж, тархиа хордууж эхэлдэг. Үүнийгээ болчих. 1. Өөртөө цаг гарга. Өглөө босоод эхний 20 минутыг зөвхөн өөртөө зориул. Ус уу, цонхоо нэ, гүнзгий амьсгаа ав. Тэгээд өөртөө өнөөдөр сайхан өдөр болно гэж хэл. Энэ бол мухар сүсэд биш. Энэ бол сэтгэл зүйн тохиргоо юм. 2. Ороо хураа. Инээдтэй санагдаж магадгүй. Гэхдээ ор дээрээ хураах нь тухайн өдрийн хамгийн ихний жижиг ялалт. Эмх цэгцтэй орноос эмх цэгцтэй бодол эхэлдэг юм. Хоёр дахь чухал зүйж бол бидний амнаас гарч байгаа үг. Хүмүүс минь мөнгө байхгүй, би ядарч байна. Амьдрал хэцүү байна гэж үгэлэхээ бол. Гомдлохгүй байх дадал. Гомдлох нь таны энергийг соруулдаг хамгийн том нүх. Асуудал гарвал яагаад би гэхийн оронд за яах вэ? Үүнийг яаж шийдэх вэ гэж асууж сур. Шийдэд хайсан тарих ажиллаж эхэлдэг. Гомдлсон тарих унтардаг. Чимээгүй байхын эд шид. Бас нэг зүйл. Төдөгдгөөгөө, орлогоо, гэр бүлийн нарийн ширинэ хүн болгонд бүүер. Хүнд яригдсан мөрөөдхийн энерги нь сарничдаг юм. Заримдаа зүгээр чимээгүй байж, хийх зүйлээ чимээгүйхэн хийх нь хамгийн том хүч болдог. Харигцаа ба хүндлэр. Хил хязгаарын тухай ойлголт. Одоо харигцааны тухай ярив. Бид бусдад таалагдах гэж хэтэрхий их хичээдэг. Үгүй гэж хэлэх дадал. Хэрв таны хүсэхгүй байгаа зүйлийг хүн говьвол ээлдгээр үгүй гэж хэлж сур. Өөрийгөө хүндэлдэг хүндэл бусад хүн хүндэтрэхтэй ханддаг. Бүх хүнд сайн хүн байхаас бүгүй. Хүмүүсээс ангижрах. Таныг байнга доош нь хийдэг, атаархдаг. Эсвэл зөвхөн мөнгө хэрэг болохоор залардаг хүмүүсээс холбоогоо тасал. Энэ бол хувиа хичээсэн хэрэг биш. Энэ бол сэтгэл зүйн эрүүл ахуй. Хэдний оронд танд урам өгдөг, таныг дэмждэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Мөнгө ба санхүү. Тодгоон дэх баялаг. Мөнгөний тухайд ганцхан зүйл захиа. Өдөрдох дадал. Орлогоосоо илүү зарлаг гаргана гэдэг бол өөрийгөө боорчилж байна гэсэн үг. Хэдийг олж байгаа нь хамаагүй. Олсноосоо багаар амьдарч сур. Мөнгийг яаж өрөх вэ гэж биш. Мөнгийг яаж өсгөх вэ гэж бод. Ядаж өөрийнхөө мэдлэгт эрүүл мэндтэй хөрөнгө оруул. Тэр бол хизээж дампуурахгүй хөрөнгө оруулалт шүү. За ингэж харахад энэ бүхэн энгийн зүйлс байгаа биз? Гэхдээ эдвэрийг өдөр бүр хийн гэдвэл жинхэнэ сархит. Та нараасаа гуйх зүйл байна. Энэ бүгдийг маргааш гэхэд хийх гэж өөрийгөө бүү зовоо. Зүгээр их нэг дадлыг нь сонг. Жишээ нь маргааш өглөө босоод утсаа уухгүй байхаас эхэл. Эсвэл өдөржин гомдлохгүй байхаас эхэл. Баг багаар өөрчлөгд. Ус тусалсаар байгаад чулууг цоолдог шиг жижиг сайн дадлууд таны амьдралыг хувь заяаг тань цоо шинээр бүтээх болно. Амьдрал бол бэлэг. Түүнийг битгий өрөөрэй. Хайрлаарай. Дараагийн удаа бид мөнгө болон гэр бүлийн харилцааны талаар илүү гүнзгий ярилцах болно. Тэр бостол өөртөө болон бусдад сайн хандаарай. Дараагийн уулзалтаараа бид бүгд дараах сэдвүүдийг хөндөх болно. Эрүүл мэндийн булангаараа бид эрүүл хоолорт. Ямар хүнс танд хортой вэ? Элэгний өөхлөлтөөс хэрхэн хурдан салах вэ? Олимпикийн тухай. Муудсан харааг дасгал хийгээд сайжруулах арга. Яаж танан цагаан шүттэй болох вэ? Ажимны цууны ашиг тусын талаар. Хөвлийн өөхлөлтөөс салах арга. Тайчи дасгал. Ердөө ганц дасгал таныг хэрхэн эрүүл, хөнгөн, залуу байлгах тухай.
Ходоодоо хайрлах арга ухаан. Гэх мэт олон эрүүл мэндийн зөвлөмжүүдийг хүргэнэ. Мөн хүнтэй харилцах харилцаа. Түүнийг таних мэдэх тухай тэр болгоны яригадад байдаггүй еврейн арга ухаан. Далд ухамсараар өөрийгөө үнэлж сурах, уур бухимдал, айдас хүйдэс, бэрхшээл зовлонгоо хэрхэн даван туулах. Санхүүгөө хэрхэн зөв дад зуршлаар удирдах. Мөнгөнд хүндэтгэлтэй хандах зуршил. Алдартай санхүүчдийн арга ухаан. Гэх мэт олон сэдвүүдийг хөндөж ярилцах болно. За ингээд би та бүхэнд нэг л зүйлийг хэлье. Амьдрал бол уулын цувраа шиг юм шүү дээ. Чи хайр гэж хашгируул хайр ирнэ. Үзэн ядагтлаж хашгируул үзэн ядагтал буцаж ирнэ. Өнөөдөр бидний яригдсан энэ алтан дадлууд бол зүгээр нэг дүрм журам биш. Энэ бол чиний ирээдүйн рүүгээ илгээж буй дуу хоолой юм. Хэрвээ чи өнөөдөр өөрийгөө хүндэлж, цагаа гамнаж, мөнгөө хайрлаж эхэлвэл ирээдүй чамд яг л түүнийг чинь хэд дахин өсгөөд буцааж өгнө. Энэ бүгдийг дадал болгоход мэдээж хугацаа орно. Санахгүй байх үедээ суугаа дахин сонсож сэргээж байгаарай. Битгий хоошлол. Чиний амьдралын хамгийн сайхан өдрүүд ард чинь биш, урд чинь хүлээж байгаа гэдэгт итэг. Дараагийн уулзалт хүртэл ухаантай, зоригтой бас жаргалтай инээмсэглэлээр гэрэлтэж яваарай.